ном буян үргэлж явж авахтгай мөхтөргай. Үзэгчтэй өргөжлүүлээд шүлгээр хүмүүжгүй булангаа хүлээн авч үзнэ үү? Шүлгээр хүмүүжгүй булангаараа бид говийн ноён хотогт анзар авчаагийн хүмүүжлийн сэтгвтийн шүлгүүдийг та бүхэндээ хүргэдэг лээ. Энэ удаагийн дугаараар бид Монгол Улсын гавьяач жүжигчин Сосор Ормган ажлын номын санг танилцуулгын хамт Данзар авчаагийн тухай мэдээллийг үзэгчдэд хүргэхээр ирээд байна. Сайн байна уу та? Сайхан аварч байна уу? Сайхан аварч байна. Нөгөө одоо ажлын номын сан гэхээр ахт нь бол нэг сөрхий тийм номын сан бол бага. Гэрт бол бага сага ном бий. Тэгэхээр ном болгоныг аваад авахгүй. Ном болгон бол миний номын санд байгаад байх шаардлагагүй гэж боддог. Тэгээ уншихгүй бол номын сан гарч юугаа хийх юм блэ гэж боддог учраас үзүүлэн болгож хадгалаад байх шаардлагагүй гэж үздэг. Тэгээ уншдаг номнуудаа унших, дуртай номнуудаа авдаг л та. Тэгээд манай нэвтрүүлгээр ноён утгтын хүмүүжлийн сэтгвтийн шүлгүүдийг хүргэдэг байгаа л да. Тэгээд түрүүчийн дугаараар бид үзэгчдээс ноён утгтын талаар хэр их мэдвэ гэсэн асуултанд үзэгчд бол сайн мэдэхгүй гэсэн тийм хариулт өгсөн байгаа л да. Та тэгээд энэ чинь үзэгчтэй хариулт олох үүднээс тэр хүний зохиол бүтээлээс нь. Тэгээ хормос тэнгэр төгөлдөр 8 шидэт найран барин жаргая. Үйл нь гараад бороо орохын цагт үүдэн гэмээн хоймор юуны ялгаав. Үйл нь байгаад өгөхийн цагт хөгшин гэмээн залуу юуны ялгаав. Мойлер модыг тарин суул могой болоод хордон тэрнээс гардаг би. Муу хүнтэй хандлан суул муу болоод мундар тэрнээс гардаг би. Сагалгар модыг тарин суул салаавар хинжимс тэрнээс гардаг би. Сайн хүнтэй хандлан суул саруул буюу бэлэг тэрнээс гардаг би. Окторгын од олон боловч онцтой гэрэлтэй 1 2 орчлонгийн амтан олон боловч онцтой мэрэгэн 1 2 жавар тэнгэр салхил нэмгэлээ жалгын ногоос рэг нэмгэлээ жаргалтай суугаа зовлонтой гэвэл зовлон өөрөө ирхэн тэрэ гэж нэг ийм шүлгийг одоо хүн болгон мэдэх баха Монгол хүн болгон мэдэх бах 19-р зуунд 1803-аас 1856 онд Монголд нэг үзэгдэл дайраад өнгөрчээ Монгол орныг. Тэгээд тэр үзэгдлийг тухайн үед нь сайн ойлгож байсангүй 20-р зууны коммунист дэглэмтэй үед ч сайн ойлгож байсангүй галзуу согтуу харуулж байгаагаар нэрлэж байсан л да. Тэгтэл тэр галзуу согтуугаараа дуудуулж байсан харуулж явахдаа саяны миний хэлдэг шүлгийг дөнгөж 7 хоностой байхдаа хэлсэн. Хэлэхдээ аялгуу оруулаад шууд үгтэй аятай дамтай зохиогоод дуусан юм түүх байдаг. Тэр дорон энэ дуу зүйлийг зохиосны дараа энэ яасан бэлэнд эцэн хүүхдээ Ахмад настай хүний өмнө цор гэсэн хүүхдөвгээд хойморч сууж байсан ламыг хэлэхэд та борив хэрэг мэдэж яваарай гэж. Борив хэрэг мэдэж яваарай гэдэг учир нь юу гэхээр борив хэрэг гэдэг нь уртлынх нь 4-р ноён гутагт Бээжинд хэл сэргээр цаазаар ахуулахтаа өөрийнхөө дахилчлам одоо жигжид гончиг гэдэг хүнийг хээрмөр авидр гэж. Тэгээ хээрмөр авидр гэхээр зэрэг чихэнд нь тарин шившээд тэгээд нөгөө морийг одоо сэтэрлээд ингээ үлдээжээ гэж. Тэгээ нөгөө сэтэрлэгдсэн морь тэр жигжид гончиг лам унаад явж байсан айлын нэрэндээ таарахт нь аруулж явах саяын шүлгийг хэлээ. Морин урд дүрийнхаа морийг тарьсан. Ийм гайхамшигтай хүн хутагтын одоо юунд ширээнд залагдахаас өмнө төрөлхийн ийм хутагтын эд хавын шинжтэй байсан гэдгийг нотолж гарч ирсэн ийм л түүхтэлтэй. Энэ түүхийг бол зөндөө уртын болоо явчихна. Тэгэхээр арвж хатагт бол жинхэнэ үйл хэргийг 19-р зуунд түрүү хэллээ шүү дээ. 1803-аас 1856 оны хооронд бүтээж явсан үйл хэрэг болгож байсан юм.